нэг иймэрхүү 10 жилийн ангийнхантайгаа уулзсан тэгээд гоё. Ясаар цаг нь болчихоо. Болчлоо. Хоёр хүүхдээ унтуулсан. За. Порчго хаагараа жоохон байж байгаа. Заа юу. За. Баяртай. Миний хараа хурдан ирээрээ заа юу. Юу гэсэн бэ? Хурдан ирээрээ хараа. Одоо 30-аад хүн хөдөө орон нутгаас ирж байгаа. 10 жил уулзаагүй 10 жилийн сургуулийн хүүхдүүд. Яаж хурдлах юм? Хурдан яар. За одоо дуусна. Өөр юу вэ? Та нар юу вэ? Би яг байж нэг хүүхд гарсан. Хоёр хүүхд болсон шүү дээ. Хүнтэй суудсан шүү дээ. Тэс сууг муу яан тийм үү? Тийм ямар сайн юм бэ? Би яг тэгэл явчихлаа шүү дээ. Амьдрал их сайхан багш шүү дээ. Ажгүй сайхан явчихлаа. Ингээл өөр юу вэ? Та нар юм уу те? Чи ийм хэрэг өгч юм уу? Хин хэрэг өгөх гэсэн? Би сая Coca-Cola 4-ийг, Banaco 5-ыг нэг пив талын уугснаа болчиход орхлоо. Өөрийнхөө нэг бодож гин. Хараа. Чи ийм өвцтэй өгч юм уу? Тий. Наа чи хитрхи урд байна штэ. Миний харийг хөвгчөө харагдуулаад байгаа юм шүү. Яна тийм үү? Би энэ хувцас баг 10 хоног бэлдсэн штэ. Өөр юм байхгүй мó? Байга л да. Тэрийг өмссөн штэ тийм нэ. За тэгээ нэрээ 10 жил уулзаагүй гэж нэг муухай авгаа шиг юм тэгээд. Одоо хөөгдөж би нэг хараад тэгэн штэ нэ. Ундрмаа ямар амар дэлбэрцсэн бэ гэж яриа штэ тий хараа. За энэ яа чинь? Ой санангийнхаа. Наач бүр биш байна. Хитрхи богинохон байж штэ хараа. Чамаа охин шиг харагдах ядцсан гэж яриа штэ. Нэр тийм үү? Тий. Нэрээ 10 жил уулзаагүй гэж нэг охин шиг тэр ядцсан юм яах муухамаа. Одоо 10 жил гэж би нэг хараад байж байгаа хараа. Энэ яаж вэ? Тэр нь яаж вэ? Энийн хоц нь яаж вэ гэл чамаа юу охин шиг юм өмсөх ядцсан юм дээ. Энийг зовж байгаа юм байна. Нөгөө зоргойг залуун зовоож байгаа юм байна. Алгын чинээхээ даав аваад өгч чаддгүй юм байх та гээл ярина хараа. Нэр тийм болов? Тий. Миний хань сүрхий. Анх удаа чи миний хувцсан дээр ингэж анхаарал тавилаа. Ерөөсөө чи миний хувцсны талаар ярьдгүй байсан биз дээ. Наа чи чухал байхгүй юу? Тийм байна. За. За, иймэрхүү байвал яач. Уртч биш, богинч биш. Вау, энэ юу штэ хараа. За яа. Ой, хараа. Наа чи бүр биш байна. Ардлаас нарсаж бүр биш. Харин тийм ээ чи болохгүй шүү дээ. Яах юм бэ? Тэгээ урдлын нарсаж чи бүр муухай байна. Яах вэ? Одоо яах вэ гэж болио доо. Яач вэ? Шиг. Угсаа уртаашаа 3 палаж исэн. 3 лингийн сая өмслөө. Одоо болио. Тэгэл нэг. За болио хэлээ ингээл чиний хажууд ингээл муухай юм хувцастай явснаас зүгээр гэртээ муухай хувцастайгаа арзаагаад чиний хажууд зүгээр ингээ ярзаачаа сууж ий за. Ой, одоо намайг тэгээ ярина штэ. Юу гэж? Нөгөө нөхөр нь базаад явуулдгүй байх гэж ярина штэ. Хүй, чи яхаар чиний тухай манай 10 жилийн ангийнхаа ярьдیں۔ Ундрмаа ярьсангүй л гин болохоос чамайг нэг амар зоргоо гэж ярих юм үгүй штэ. За. Чи нэг нэрэ болчихомоор. Чи ямар сони асуулт юм бэ? Одоо бас худлаа болно гэж байд юм уу? Гүйгүй итгэлтэй байна уу л гэж. За би явахгүй гэдэгтээ итгэжглээ. Ингэх юм уу хааш? Хараа. Чи явхаа болчихвол хайрны яа бильярд тоглолцоод ирэх үү? Юу гэсэн бэ? Бильярд? Ой. Бисээ хайргаа айгаа муухайгаар ойлголоо шүү дээ. Буруу сонсчихвол бисээ чамайг хайрны яваад бильярд чад ирэх үү гэж юм бодохгүй юу? Бильярд юм уу? Тий юу гэж таарай. Харин бильярд тоглолцоод ирээ заяа. Ямар сони хөдөлгөөн хийх гээд байна очоод. Бильярд тоглохгүй байна да. Яач юу? Чи бильярд тоглохчээс бол хайрны яваад бильярд тоглолцоод ирэх гэх байсан шүү дээ. Тэгсэн чийсээ бильярд тоглолцоод ирэх шиг. Чи баригдцаа. Хөөе. Би бильярд тоглолцоод ирээ л да. Яаж ийн гинэ? Би бильярд тоглолцоод ирээ. Яач вэ? Ямар балиар юм хийх гэж байгаа юм бэ чи? Би бильярд тоглолцоод ирээ шиг. Чи баригдаад байгаа юм биш үү? Хөөе. За. Би бильярд тоглоод ирээ болох уу? Нөгөө энийгээ нууц. Очоод хийх юм нууц. Чи баригдаад байна заа юу? Ер нь би та нарын энэ бильярд гэж яриад байгаа парол үг чинь би ойлгоод байгаа шүү. Юу парол вэ? Тийш үү. Чамайг бильярд тоглож байхад би чамраа уцаар ярихаар ард чинь найз уу юу гэдэг үлээ. Бужигнаан дундаас буланд цоглооч гэж ях шиг. Би тэр үгийг чи мэдсэн шүү. Тэр чинь зүгээр л юм бужигсан шаариг байж хад нэг шааргаар бужигнаанаа бутлаад нэг нь буландаа орохыг л ярьдэн штэ. Тий. Наад чи ингэж байгаа байхгүй юу? Им бужигнсан бааранд ингэж бужигнаад олон бужиглж байгаа октоодондаас нэгийг аваад буланд очиод инкийг хийж байгаа байхгүй юу? Чи
Тий. Би тэр нөгөө шорон болонд гэдэг чинь бас мэдээл байгаа шүү. Шорон болон чи зүгээр нэг шаргаар нэг шаргийг зөхөөл тэр нь очоод буландаа орохыг л хэлдэж штэ ундрмаа. Тий наадах чинь болохоор юм байхгүй юу? Чи ажлынхаа газрын залуугийн эргүүлж байгаа эмэгтэйгийнх нь найз хөөхнийг ингэж эргүүлэхийг хэлж байгаа юм заяа. Тэр нөгөө дүплээ гэдгийг чинь би бас мэдээл байгаа шүү. Дүплээ чи зүгээр нэг шаргаар нэг шаргийг зөхөөд тэр нь очоод алсын буландаа орохыг л хэлдэг. Тий наадах чинь нөгөө нэг ингэсэн үг байхгүй юу? Гадаадд байгаа таньдаг монгол бүсгүүчүүдтэйгээ фэйсбүүкийн мессенжерээр хай маяг маягдлахыг хэлж байгаа байхгүй юу? За чи одоо хараад эндэж шүү ундрмаагаа хөөе. Чи одоо эргэн дундаа хэлчих биш үстэй. Ямар дундаа? Эргэн дундаа. Тэр нь яа дээ? Тэр нь яах вэ? Зүгээр нэг шаргаа нэг шаргийг зөхөөл нөгөө талынхаа фордонд онцоод өөрийнхөө дунд нь эргээ орохыг хэлдэг байхгүй юу? Наад чинь болохоор юу юм биш үү? Анхныхаа хайртай эргэж уулзахыг хэлж байгаа юм биш. Оо за. Биш одоо арайд энд чинь шүү ундрмаагаа. Биш тэгэж ярих юм бол би та нарын над уруулын будгаа яах гэж боддгийг чи би мэдэн шүү. Хүй. Уучлаарай чи надтай юм ярьж юунда чи манай эмэгтэйчүүдийг хамруулад байгаа юм. Та нарын ч гэх шиг. За манай эмэгтэйчүүд уруулаа яаж боддөө? Чи надтай хамт байхдаа уруулаа боддгоо үстэй. Боддгоо. Тэгээд гадуур явахдаа хиндээ таалагдах бодоод дээ чи. Ямар тэнэг юм бэ чи? Та нар улаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө нас ахмыг хүнийг өөртөө татна гэсэн үг мэдөө. Мо тэнэг гахаа. Тэр ч байтугай. Ягаан өнгөөр уруулаа бодох юм бол өөрөөсөө дүү хүнийг өөртөө татна гэсэн үг. Ямар тэнэг бодолтой юм бэ чи? Тэр ч байтугай заяо. Хар юм уу саарл өнгөөр бодох юм бол рок залууг өөртөө татна гэсэн үг. Оо ашгүй надаа хар уруулын бодог байдаггүй. Тэгээд чи рок залуу солиордгүй үстэй. Ямар мангар юм бэ чи? Ер нь та нарын наад ургуулсан бодол чинь дэлгүүр хэсэгтэйгээ яг адилхан мэдөө. Хүй, та нар ч ихсэг миний эмэгтэйчүүдийг тайван орхиороо заяо. Тэд нар ч мөрөөрөө гэртээ байж байгаа шүү заяо. За бид нар яа тий? Яаж дэлгүүр хийсэн? Та нар яадаг вүлээ? Нэг сайхан дэлгүүр хийсэй гээл цүнх авъя гээл гараад. Тэгээ дэлгүүртээ очихоор цамц үзээл. Юу бүгч гоё юм уу гээл. Яг гарахтаа гутлаавал гардаг үстэй та нар. Тэгсэн байсан чи яа тий? Хүш, уучлаарай заяо. Одоо хэрвээ миний энэ хэлэх үгийг эмэгтэйчүүд сонсох юм бол шууд алга ташин заяо. За. Ирчүүд та нар яадаг вүлээ? Заа давна гэж гарчаад. За тэнгуүтэ билер тоглоод, пив уугаад, халуураад арх уугаад, согтоод, хоорондоо зодолт чод ороод ирдэг үсттэй. Чи бүр зодолчод ирдэг үсттэй. Тэгээд дээрэс нь та нар бүгдээрээ шалчгаар. Оо бид нар яаж шалчсан ёо? Шалчгаар шүү дээ та нар бүгдээрээ заяо. Яадаг үлээ машин барайл явж хахаар ногоон гэрэл асангууд хөдөлгөөний завдалгүй араас сигналтаар шалчгнаад байдаг үстэй. Та нар тэгвэл машин барихаар яадаг үлээ? Хүш. За бид нар яадаг? Та нар тэгвэл яадаг үлээ? Нэг маяглал удаан явж ирээл. Тэгснийг огсом тоормслоо. Машиныхаа бүгсний улаан гэрлийг асааж унтраагаал. Энэ одоо арийнхаа жолоочийг өдөөд байгаа мó яагаад байгаа юм? Тийм үү? За тэгвэл та нар яадаг үлээ ирчүүд та нар нэг жоохон машин барьж явж байгаа шүргэлцгээрээ машинаасаа үсэрч гарч ирээл. Би бинийгаа заамдаад. Мо дид алнаа дидэ. Оо дид дидэ. Ингээд дэдэг үстэй. Дид гэж юу гэж байгаа юм? Би нөгөө эмэгтэй хүн болохоор хэлхээс ичээд байна хөөе. Хоёулаа гэж юунд ичтэй чи? Таван үсгтэй орс үг байдаг үстэй. Та нар тэгвэл жоохон шүргэлцгээр яадаг үлээ? Бид нар яадаг? Яадаг үлээ та нар? Байдгаараа цонхоо хаачаал. Цагтаа ирсэн ч онгоолохгүй гүрийгээл. Тэгэл хүн лүү залгана. Хараа би аваар хийжлээ. Намайг ирээд аваач гээл. Яг ирэхэд хэрэгэ хүндрүүлсэн байдаг үстэй та нар. Тэгсэн байсан ч яадаг? Тэгж ярих юм бол та нар яадаг үлээ? Эмэгтэйчүүд бид нарыг машин барьж чаддгүй гэчихэд яг машина зарах болохоор эмэгтэй хүний гараар цэвэрхэн эдэлсэн машин гэж хэлээ зарчдаг бидтэй. Ийм л байна да та нар. Шалчгаруудаа. Тэгвэл та нар хэрүүлч. Дээрээс нь төвчээргүй. Дээрээс нь хайрлаг ихээр давардаг мэдөө. Хүй, даврахгүй яах юм? Бид нар даврахгүй яах юм?
Биднийг хайрлах олон шалтгаан та нарт байгаа заа юу. Хамгийн наадлын жишээ. Эмэгтэйчүүд бидний ингрээс сүү асгардаг. Ингээд нам. Та нар нэг ингээд сүржигдээд байдгийг. Ингрээс сүү асгардаг гэл. Яг үүндээ одоо миний энэ хэлэх үгний хажууд хэрвээ эрэгтэй хүмүүс байсан бол зүгээр алга дашаад дээрээс зүгээр шүглэлтэндөө. Хүзээ. Та нараас сүү асгардаг юм байж. А тэгэхэд эрэгтэй хүнээс бол зүгээр хүн асгардыг шүү заяо. Тэгэхэд та нар яаж ийн? Ядаж шүглэж чадахгүй. Хөөе, энэ дотор шүглдэг ямар хамаатай. Хөөе, энэ чадчихаа. Сурчиж. Тий, эмэгтэйчүүд гэдэг чинь ямиг ийм хурдан сурдаг хүмүүс аахгүй юу? Ядагдцсан. За, тэгвэл та нарын тэр асгарсан гэдэг хүн чинь заа юу? Эмэгтэйчүүд бид нар 9 сар хэвлээдээ тээдий. Ядагдаа. Та нар ингэ сүржигдээд идэгий. 9 сар тээлээ гэл. За, тэгээд яг үүндээ эрэгтэй хүн бол яадаг гэж та нарын над 9 сар тэгээд ирсэн хүүхдээ ч заяа. Бид нар 20 жил тэгээд ирсэн штэ. Одоо ч байж л байна. Өөр тээсээр л байна. За. Өөр хэлэх үг вэ? Эмэгтэйчүүд өмөрх ухаан байна уу? Нэг үг санаанд орчлоо хөөе. За. Баогийн тогсронгаа ингэж хэлсэн байдэ. Ирчүүдээ. Эмэгтэй хүнээс ухаан гартал нь бүү заваа гэж. Та нарын тэр ирчүүдийн төлөөлөл болсон тэр сайхан хүн ингэ гуйцсан мэдтэн за. Биш наад гэж хариуг эрэгтэйчүүд гаргацсан штэ. За юу гэж? Ингээ гаргацсан байдгийг. Эмэгтэйчүүдээ эрэгтэй хүнийг цөөвөн сэгсэлтэн битгий заваагач гэж. Тэгвэл та нар бүгдээрээ царай муутай. Ой, яг л царай муутай үгүй. Тийш л та нар яадаг үлээ. Них өрхөн жоохон бахта цагаан байж байгаад том болохоор яадаг үлээ. Тосмос дүрхгүй. Тэр нь хуурайснасаа болоод тэр нь бүр ингээд амар үрчээгээд тэгэл бүгдээрээ гадаа гараад тамхи татаад би ингээд юм ярьж ингээд огсоор хагаад хав бобор үрчигэн юмнууд явж л байдаг үстэй царай муутын туйлуудаа. За. Та нар яг царай ярьж тий. Бид нар тэгвэл та нартай заяа ярмаар байна. Үгүй. Бурхан биднийг энэ хорвоо дээр заяахта тэнгэрлэг хүмүүс байжаа гэж заяатсан байдгийг. Үгүй, амдурч эндүрхгүй нэмж өрөх тэр чин чон. Тэгээд чон эрэгтэй хүн хоёр байдгийг. За яахаараа та нар тэнгэрлэг болтыг. Бурхан биднийг энэ хорвоо дээр илгээхтэй. Цаанаасаа өөрийнхөө таалагдсан бүсгүйг олоод хараа. Тэрийгэ хараад найраад өөрийн болгоод аваад суу гэж заяатсан байдгийг. Тэгэхэд та нар яаж ийн? Бүр нэг цаанаасаа гуйлагчин царайлчаа. Үлэмт олив гээл. Яана хин намайг гууг болоо. Хин ирээд сууй гэх болоо гэл. Бага өгөгдөн юм. Тэгээс сүулдэ гуцтаж хүрхээрээ. Яана синглэрээ дууслаа. Нэг нь нэрээд гуйдгүй багтаа гэл. Ийм л байна. Хогч нь. Хөө. Бидний ягшлаа өгдөө. Тэгэхгүй яах юм? Тийм сайхан тэнгэрлэг заяагаал дуртайгаа аваад суу гэж яхсан чи наа чиг юм хэрүүлж энтэй суучаад хэрэлдээ тоглож явж идэг хогч нь. Чи тэгвэл өөрөө хогно мэдөө. Үгүй би яхаар хогдөө. Тэр олон эрэгтэйчүүд ардаас нэг гүүгээл явж явах тарж харж байгаа л нэг ганц шалчгартан зөвшөөрчдөг хогно мэдөө. Ясаа ялагцсан уу? Үгүй дараагийнхаа дайралтыг хийж гин. Шал тэлэг дайралт байна чи заяа. Уучлаарай. Эмэгтэйчүүдийн дайны эцсийн зэвсэг бол нулимс байдیں۔ Тэгэхэд ирчүүд та нарах юу байдаг вүлээ? Мод, чулуу, төмөр, хутагчаад, сэлэн, буу, номсом дундуур нь сэрээч явж ах шиг. За. Уучлаарай дайраа. Уг нь та нар чи хөөрхөн штэ. Гинэн цагаахан зэвэрхэн цайлхан. Үгүй. Харин та нар мундаг юм байна. Ийм амир хэрүүл болж байхад та нарт эхэлж уучлалт гуйж байна. Тэгэхэд би дараагийнхаа хэрүүлийн үгийг бод зогсчихсэн эмэгтэйчүүд муухай хэрүүлч юм байна болж. Яалаа гэжтэй хараа. Ийм хөөрхөн нүднээс нулимс гараад байхаар чинь эрэгтэй хүмүүс чинь дэсдэггүй байхгүй юу? Үгүй. Миний нүд нулимс гаргадаг муухай нүд эмэгтэйчүүд ойлонхаа тэнэг. Та нар бол зоригтой. Тайм байлдан болоход ирчүүд та нар л явдаг.
Тэгэхээр ганцаараа харанхуй шин ирчүүд та нар юунаас ч айдаггүй. Тэгэхэд эмэгтэйчүүд бид нар гэртээ байхдаа хүртэл айдаг. Аймхаа эмэгтэйчүүд. Хитрхи зөрөгтэй байх чи тэнэг штэ арай. Тэнэг хүмүүс зөрөгтэй байдаг аахгүй юу? Нэг чөтгөр шулуун юм шиг. Тийш үү? Харин та нар агуу хүмүүс. Бид нар яагаад агуулсан? Монголчууд чи ярьдаг гэдэгтэй хараа. Эрт дээр үеэсээ 800-ны талыг эзэлсэн агуу баатар болгоны ардалт нэг ухаантай хатан байгаа гэж. Тийш үү? Өнөөдөр телевизээр ярьжсэн. Мундаг сайн яваа улс төрч ирчүүд, мундаг яваа бизнесмен ирчүүдийн ард дандаа эхнэрүүд нь байдаг гэсэн. Тийм байгаа үстэй. Амжилттай яваа эр хүн болгоны ардалт нэг эмэгтэй хүн яваа. Тий. Тэгсэн чинь амжилтгүй муу яваа эр хүн болгоны ард хоёр эмэгтэй байдаг гэсэн. Миний хайр чи миний ардалт ганцаараа байдаг болохоор хайр нь өдий таны амжилттай явдаг байхгүй юу? Тэгэлгүй яах юм. Би тэрэ чи битдэг болохоор л гэрте байж байдаг байхгүй юу да. Ахиж би чамтай муухай хэрэлдэхгүй за.